хүүхдүүдээ 9 дахь жилдээ 9 дахь хавраа угтаад Эрдмийн маяраа хийж байгаа суур боловсруулалтаа амжилтаа төгсөж байгаа ангийн хөөрхөн шанартаа мөн одоо биднийг байнга дэмждэг хүндэт эцэг эхчүүдтэй хүүхдүүдийг минь сургадаг, чиглүүлдэг, тэлдэг эрдэмтэн багш нартаа энэ өдрийн баярын мэндийг хүргье. За ингээд 9 жилийн өмнөх рүү хэдүүлээ
аялалд гарцгаая. Аав ээж минь бяцхан хүү охиноо хөтлөөд эрдмийн их өргөөнд хөтлөж ирж байсан тэр цаг мөчөө санаараа. За миний хүү За та нарыг цаг хугацааны машинд суугаад 9 жилийн өмнөх үе дээрээ очиод 9 сарын 1-ний мөнгөн хонхны дуу жигнэх чимээнээр тухайн үед болж байсан зүйлийг эргэж сансан байх гэж багш найдаж байна. Багшийн самбар дээр үсэг бол зорсон. Мэдээж эрдмийн цагаан толгой бол илэрхийлсэн үсгэн энэ бүлгөө. За агаас яа хүртэл амаргүй даваа байсан байх. За тэгэхээр эрдмийг сурна гэдэг бол бас л амаргүй даваа. Агад адилхан агаас яа хүртэл буюу хүний амьдралын цаг хугацаатай багш нь зөвлөн төсөөлүүлж өнөөдрийнхаа дурсамж хичээлийг эхлэх гэж байгаамаа. Дурсамж хичээлийг багш нар л явуулдаг бол би өнөөдрийнхаа дурсамж хичээлийг та бүхэнтэйгээ хамтдаа бүтээхийг зорьсон. Мөн эцэг эхчүүдтэйгээ бас хамтрахыг зорьсон. Мөнгөн хонхны жигнээ хавар болгон сонсдог эрдэмтэн багш нартайгаа бас хамтрахыг хүссэн юм аа. За миний охин яагаад улаан өнгийн гоё гэж алга тассан юм бол? Синдромаа хариулаарай. За их сайн байна. Баярлалаа. Тэгэхээр манай хүүхдүүд бол бүгдээ бүгд тараад очих. Цаг явж байгаа чимэглэж өгсөн тий. Маш гоё түүхэн ингээд дурсамжийн магадгүй ингээд зугаалаад явж байхдаа бид нар ямар дурсамжийг бүтээсэн бэ? Баган. Пи тооныхоо чи чанга доор уншаад өгвөл та хамтдаа бүтээгээд энэ ингэж сурж байхдаа босоо хөгжилтэй явдал гэвэл өмнө жил герман хэлний камерад бид нэр хуваагдаж ордог байсан тэр үед сүмбэ зөндөө ол инээдтэй бэрээ тэгээд амар инээдэг байсан ханагтчих. За тэгээд бага ангийн нэг дурсамж гэх юм бол хоолой үлээгээд багшдаа зөндөө нэмүүлээ гэж ярьдаг байсан санагдаж байна. За хоолой нэмүүлээ гэдэг байсан үе санаараа гэж байна. Ийм үсэг зогч чадаа зодож сайн сууж чадахгүй байх. За харин дуунангийн үсэн заал дотор бөмбөг дарах чад хүүхдийг шил өгч ирсэн. за Харин хөвсөлтэй явдаг гэх юм бол сансар цэцлээ явсан шүү дээ. Та тэр үед явждаг уу? Тэгээд Михай тэр шалбаг нас итлээ давж үзсэн. за баярлалаа. За Хэнгийн үрээ. Мондөг тамирчин болох баяр хүргье. Яаж юмтай болох вэ? Зурн өөр. Хичин. За сурсан мэдснээ буулганаа гэсэн. За тэгэхээр багш нь энэ бол та бүхний амьдралын цомог. Дурсамжийн цомог. Би та бүхэн зөвхөн балаад авчраарай гэсэн тий. Яагаад тайч авчраагүй вэ гэвэл хүн амьдралдаа ямар хандах ёстой вэ? Гамтай. Гамтай өөр. Цэвэрхэн өөр. Нямбай өөр. Боломж та. За дурсамжийн цомогч болцсон байна тий. За инхрэлээ ингээд дууссан байна. Өөр дуусараа их сайн байна тий. За энэ дээр бол нэрээ өчгнэ шүү дээ тийм ээ. За доош тавьсан. Цэвэрхэн цагаан цаас шиг багш нар нь та нарыг яасан байх нь ухтаж авсан. За цаасан дээр одоо хэдүүлээ 9-р анги дээрээ буцаж ирнэ. Тэ? За ингээд амьдралынхаа цомог 9 жил бүтээсэн одоо дурсамжаа яах нь энэ жижиг номон дээр бүтээх нь өшөө тэ? Тэгээд миний хажуудалд нэг хүүхэд суудаг гэсэн мөнгө тэмүүлэн ингээд тэр хүүхдээ ингээд амар улаан харандаатай. Тэгээд тэрэн дээр зараа зурж исэн хамгийн анхны хичээл дээр тэгж яхад надад ингээд яг өсийг нь бодох юм байггүй учраас бид хүүхдээс надад харандаа өгөөч. Үнээр мохоор үгүй гэж хэлсэн. Энэ бол миний хичээлийн хамгийн анхны өдөр байсан. За тэгэнгүүт 9 сарын 2-нд буюу 2016 оны маргааш нь анхны найзаа олж авсан. Нөгөөний хүүхдээсээ дахиад харандаа асуусан чи үгүй гэхлээр за хоёулын ерөөсөө найзлах гэсэн чи за яах вэ тэгээ одоо надаас харандаа авч авлаа гэсэн.
Миний дунд анги бол айгүй олон сургууль дээр өнгөрсөн. Тэгсэн ч гэсэн би яг өмнө жилийн бүтэн нэг сансан учраас тэрнэр маань дөнгөж орж ирчихээ сургуулиас ганцаараа орос хэл дээр 70-аас дээш оноо буюу 97 оноог аваад сургуулаа гайхчихсан. Одоо хэрэг энэ сургуулийг гэх юм бол би тэд нархан би өсөх баяр сайнсна үлэмж ажрах зэрэг хичээлийн засалгааны цагаар уунаа тоглолтод тэр дүнгээр сайхан дурсамж болдог. Тэгэнгүүт хамгийн анх хичээл орж байгаад эхний 7 хоногт заяа болор ихлгүй. Тэгээд инглишэн бид дөрөв байрсалж гээд sneak out хийсэн. Миний сурсан ирдэг гэх юм бол тоочод барахгүй тим их байгаа. Бүх багш нараа гомдохгүй гэсэн үднээс надад бол хамгийн чухал санагдсан маань гадаад хэлнүүд байсан. Өөрийгөө бол Хятад, Герман, тэснэ Орос, Монгол хэлээр баг зэрэг танилцуулж чадна. Меня зовут Сандарма und ich bin 14 Jahre alt. Niemand dann sie hinhauen. Хандраа гоё шүү гэж байгаа. Миний мөрөөдөл гэх юм бол Герман дээр C1 гэдэг та тэрийг ер нь төгсөхдөө юм уу 20 эднээс өмнө ер нь 4 чадвартай тэгдэг та гэж бодчих. За баярлалаа. Миний хувьд бол ингээ багта өнгөрүүлж исэн хамгийн гоё дурсамж бол ингээ за гош хийж миний ингээ хамгийн сайн сандаг ганц дурсамж ингээ манай ангийнхан бүгдээрээ ингээ хоол адж байгаа би ганцаараа чихэр идэ суучстай. Хувааж идэх гэж үгүй яг амар муухай хэлчихсэн сан тий. Тэгээд дууд ангитаа гэвэл би ингээ сандгүй маа. Гэтэ 7 дугаар ангид ингээ шал танихгүй анги руу ороод бүтэн хичээл дээрээ суужсэн. Буцаж гарахаас яагаад тэгээ одоогийн сургуулийнхаа ингээд миний хамгийн гоё дурсамж бол ингээд улаан цам ингээ багшиг өөдөөс ингээ буруу хариулт өгчөөд аха ялангуяа герман хэл дээр ингээ багшийн өөдөөс шал буруу аялахаар уншиг удаа гэ зүг гэж асууж байгаа. Тэр амар инээдтэй санагддаг байсан. Миний болохоор бага ангийн дурсамж гэх юм бол би яг өдрөөн жилхэд би 7 хоног явжсэн баг. Би нэг ингэ төгссөн болохоор одоо энэ ангийнхантайгаа цуслын ус үед аягүй сандаг. Хамгийн хөвгөлтэй амжилт гэх юм бол яг энэ жил Монголын улс орчоон дээр бэлтэж байхад лувсаа нөгөө ширээн доороос толгой гарч ирсэн байсан. Тэгээд би багшнаасаа юу сурсан бэ гэвэл би багшнаасаа энэргүү зам чанаас сурсан болохоор би том болоод миний хамгийн том мөрөөдөл гэх юм бол боловсралтай, боловсролын хажуугаар хүн чанартай бусдад энэргүү туусч илдэг хүн болно гэж бодсон. Миний хамгийн биш бага ангийн дурсамж бол хуулж байгаа баригдсан цээжч дээрээ авал нь хажууд нэг бачка хамт хуулж байсан. Тэгээд ахлахангийн мөрөөдөл бол олимпиад орно. Ингээд яг би 7-оос 9-р анги хүртлээ суусан. Тэгээд ерөнхийдөө бол ангийнхандаа айгүй их баярлж байна. Өнөөдрийг хүртэл маш их дурсамжуудыг хамтдаа бүтээж ерөнхийдөө бол уйлж инээлдэж хамтдаа байсан нь их баярлалаа. За би энэ сургууль 3 дугаар ангиас хойш 9 дугаар анги хүртэл ингээд сурж байна. Сурахдаа инээлдсэн, хөгжилдсэн, ууралдсан, гомдсон, баярлсан, бахархсан ийм мэдрэмжүүдийг ангийнхнаасаа зөндөө авсан. Тэгээд багш нь бол яг боловсролын байгууллагад 40 жил ажиллаж байгаа. 40 хавар 40 намрыг яг ийм та нар шиг сайхан нэгэн цалгуу гэдэг өнгөрөөсөн байна. Хөөрхөн шанар минь үнэхээр одоо дальж өгөрмөн 10 дугаар ангидаа 9 орох цаг мөч тун одоо ойрхон болжээ. 9 дугаар анги хүртэл дураараа байж болно. 9 дугаар анги хүртэл өөмөлж болно. 9 дугаар анги хүртэл хөгжилдөж болно. Ахлах ангид ороод тэр цаг хугацаа маш хомос бодох юм их болно. 9 дугаар ангийнхаа зун эргэцүүлэн бодно, тунгаан, гадагшаа дотшоо тэтгэлэг хөөдөн 10 дугаар ангийн зун аплай хийж эхлэн 11 дугаар ангид ороод шалгалтуудаа өгч эхлэн 12 дугаар ангид ороод анхныхаа сургуулиас хариугаа авч тэнцэн мэдээг авнаа гэсэн ийм сайхан цаг хугацаануудыг миний хүүхдүүд дурсан, мөрөөдөж, төсөөлж, тархинд төсөөлж чадсан хүн амжилтанд хүрнэ гэдэг өөрөө өөртөө итгэж ийм сайхан амжилтын эзэд болохыг багш нь бас өрөөж байна.
12 дугаар ангийн Мөнгөн хонхны баяр дээр нь үргэлжлээд тэгээд та бол яах нь бүтээгээд ингээд явна тантай бол дагална. Дахиад одоо хөлийн дээс алхтаа ч юм уу те оюутан болоод энэ бол таны хүндтэйгээр ингэж залрах байх гэсэн утгыг бэлэгдэж хөөрхөн шанартаа зориулаад ийм бэлэг бэлдсэн юм аа. За багшийнхан та бүхэнд сэтгэлээр шингээж хэлсэн нэг үг бий. Хүмүүний зүрх сэтгэлд очир алмаз мэт хэрэлдэх хүн чанараараа ойж яваараа анги өдөрцөн багш алтан манд. Тийм ээ. За тэгэхээр амжилтанд бол бүрхөө амархан хэдий ч хүн хүнээрээ байх л хамгийн хэцүү. Тийм учраас хүүхдүүд минь амжилтын суурь нь өөрөө зөв хүн гэдэг утгаараа багш нь таамагт зөв байхын суурь, хүнлэг байхын суурь, энэргүй байхын суурь, хүн байхын суурийг заасан шүү. Баярлалаа. Тийм байна. Бас энэ татлахын үг унших амар биш үү? Энэ бичлэг. За, сэтгэж дэлхийж багтах сэтгэлдээ. Тийм ээ. Залуус бид агуу их мөрөдөлтэй. Бүх сэтгэл зүрхээрээ тэмүүлэхтэй. Хэзээ нэг өдөр зорилготой заавал хүрнэ. Хоолыг сэтгэл дэлхийж багтах сэтгэлдээ. Тэнгэр телсэн агуу их мөрөдөл. Баярын минь төргий. За өнөөдрийн сэтгэлдээс хуваалцаа. Жангийнхандаа хандаж шилжих үг байна уу? Багштаа. Өнөөдөр ерөөхдөө бүгдээрээ нус нулимстайгаа холцлоо. Бүгднгийнхэн сэтгэл маш их хөдөлсөн байх гэж бодож байна. Багштай хандаж илгээд энэ хүртэл 4 жил хичээлээ. Баярлалаа. Биднэрт бүх байдаг эрдэм сургаалаа хайрлах гэсэнд баярлалаа. За баяраа хандуулаарай. Хүссэн их сургуулаад орно доо. Хүссэн их сургуулаад. Тий. Өнөөдөр ерөөхдөө маш сэтгэл өндөр байна. Үйл ажиллагаа явуул бидний юу сэтгэл зүг айгу их баярлуулж тоглуулж байгааг маш их баярлаж байна. Тий, амжилт хүсье Итали. Миний хувьд энэ оны баярыг гавнэр төсөөс илүү гоё ялж байна. Би ихтэй нэг өмнө ингээл ангууд ингээд сургууль дээр нэг хонхны баяр тэмдэг гадуур тэмдэглэдээс болчиход сургууль дээр тэмдэглэж байгаа үйл явдлаас нь харж ер нь бүгдээс учраас энэ удаа хонхны баяр өөрөө хийж үзсэн чинь дээр сайхан байна. Бүгд ирээдүйд өөрөөсөө өссөн мэржлээ өссөн оноогоо өссөн сургуульд орно сайн гэж байна. Баярлалаа. Амжилт. Бидний хүсэл өргөж хоолын тэмүүлэлтэй. Хүмүүхэн орим мөрөдөлтэй. Амьдрах хорон заргаар дөрөн бидний залуунаас. Таковтанаас өсөх ёстой. Өөртөө итгэлтэйгээр бүх зүйлийг сайхнаар төсөөлж хамт бүгдийн ивийн хүчээр хамтаа бүтээж чадна. Нэгэн сэтгэлтэйгээр хэцүү бүгдийг давамтуулж хамтаа бид нэгдэж чадвал шантрах зүйл огтугэй. Үгүй бидний өргөл цаг ирч хүчтэй залуунаас алдсан бүхнээ өнөөдрийн амжилт болгон бид энэ зууны эзэд хүсч